Одоо чиний төвчээр дуусна. Чиний мэдлэг дуусна. Чиний найдвар дуусна. Чиний хайр дуусна. Чиний итгэл дуусна. Яг ингээд дуусаад ингэх үед чи битгий арих байгаа. Хүмүүс яг энэ мэдрэмжийн төрхөөр яадаг вүлээ? Уугаал тасраад байна шүү дээ. Энэ ямар ч ашиг байхгүй. Тэгэл нөгөө цуглуулсан бүх энэ хямран гэдэг чинь хүч хоригдлуулж байгаа байхгүй юу? Маш их хүч хоригдлуулаад энэ дарамтын тусламжтайгаар чи хүнээс тусламж гойдог байхгүй юу? Эцэс та надад тусламж байвал одоо тусламж чи бол одоо л хэрэгтэй байдаг. Нөгөө ичээдээс хүнээс яасан? Стресстэй үед очиж тусламж гоц. Тийм биз дээ. Урд нь хаалгаж тогчоодгүй. Одоо хямарсан. Эцэс яадаг. Тус байвал бай. Манай байрны нэг хурш эмэгтэй байсан. Тэгээд мэдлэлтүүний тийм өшөөд байж тань мэднээс тэгээд зүгээр ингээд зүс хараад ингээд яваад байдаг. Манай тэр явж ингээд нэг тийм эмэгтэй байдаг аахгүй. Тэр байранд хэдэн ч жил амьдарч байгаа мэдэхгүй. Доор хажид ямар ч 4-5 жил амьдарсан тэр айл. Нэг ч мэдлэлтгүй тийм эмэгтэй байхгүй. Гинт амар уйлдаг гэж. Би үрж очсон юу бол. Яасан бэ? Чи сэтгэл судлаач үстэй. Чи багш үстэй. Чи надад тусалж өгөх гэж байгаа. 5 жил тусламж гоохгүй байж байгаа дарамтанд орсон цагта тусламж гоож байгаа. Би шууд туслах билээ. Тийш дээ туслаа шүү дээ. Чамд ямар зөвлөгөө өгтөө яах вэ? Би үнэхээр амьдрмаагүй. Хэцүү. Тэгээ би туслая чи ингээд цаг болзоо нэр уцаагаа салсан. Тэгсэн чи яасан? Уцтаа. Тэгсэн чи нэг 14 хоногийн дараа шүү сарын дараа нөө чи хүүхдээ тэрвэрсэн юм чи. Сайн уу агшаа төрцөө одоо зүгээр болчихсон. Тэгтээ тэр эмэгтэй тэр стресс өөрөө ялахтан тусаасан яасан? Нөгөө ичээд бардам зангаасаа болоод тусламж гойдгүй сэтгэлээ илэрхийлдэггүй тэр эмэгтэй эцэстээ өрөөд стрессийн тусламжаар хэн сэтгэлээ хаана илэрхийлдэг хамгийн боломжгүй газар. Хэнийг ч танихгүй өөрийг танихгүй тэр хүнд яах вэ? Сэтгэлээ нээснээр онгооцсон байгаа байхгүй юу? Би өхмөр байна гэж танихгүй хүн хэлж чадахгүй шүү дээ. Яагаад тэр хүн ингэж өөрийгөө нээж чадсан? Дарамт түнд хүч өгсөн. Тэгээ би дарамтанд орохдоо битгий сандраад өвчин намдах юм хайгаад, арх тас хайгаад, караоке хайгаад хүмүүдээ л таа. Тэгэл караоке чи хөгжөөд. Тэгэл хайкинг клуб чи хөгжөөд ч бүү стресс хүмүүс л. Зарим фитнес дорж тэр гарнаа шатаагаад матч. Энд чинь зөвхөн саарамжуулж байгаа таны тэр дааврыг саарамжуулж болохоос биш асуудал шийдэгдэхгүй шүү дээ найзууд. Энэ стрессийн тусламжтайгаар хэн нэг үнээс хойш тусламж гоох хэрэгтэй байхгүй. Би дараагийн үлрэлд ормоор захирлаа надад туслаач. Би хиймээр байна. Надад хүсэл байна. Надад амбиц байна. Гэхдээ би өөрийгөө дийлэхгүй байна. Туслаач. Тэр бол овоо юм бол одоо тусалчих та надад. Мөн тийм эстэй. Чи өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй. Тэгэд яг стресстэй яг ингэж хэлэх гээд ингэ явж ирсэн аа. За уцаа авах. Тэр галзуу содод юм шиг хитэн цагаар уцсуухаа тэгээд тийчээс тайвш. Тэг ядраа шууд уу. Хүмүүс стресс орохоор стрессээ буруу тайлаад шүү. Зөвхөн саарамжуулах юм хайгаад шүү. Танаас дааврыг саарамжуулах юм хайгаад шүү. Энд чинь зөвхөн төр зураг чамааг нь тайвшруулна шүү. Асуудлын гол нэмрүүгээ фокустай тэндээ тэр хүчээ зориулдаг. Өнөөдөр энэ номыг бичих болсон шалтгаан сүүлийн 6 жилийн турш Монголын орон даяар Оросын холбооны улс заасан санхүүгийн хичээл юунаас бүтснийг мэдхүү. Үрийн дарамтнаас л бий болсон шүү. Санхүүгийн буруу хөрөнгө оруулалтнаас болж л амраа багш хувийн бизнесээ бүр бодоо болгосон шүү. Хэдэн 100 саяар нь алдсан шүү. Гол нь тэр дарамтыг миний ментор зөв юм руу чиглүүлж өгсөн. Аксел Герман ментор. Хоёлаас сууй төгөлт хий. Америк яваа. Sorry. Тэгсэн чи би юу Америк яах гэж мөнгө тийш. Хоёлаа явъя. Америк. Ятгасаар намайг авч явсан. Авч явсан гол нь сурсандаа байгаа. Гол нь холоос амьдралыг том зургаар харж байгаа дүгнэлт хийх боломж байсан. Энд байсан бол яах байсан? Хитрхийг стрессээр идэх байсан уу? Галзуу солиоч юм шиг фитнес явах байсан уу? Богд бол хэдэн удаа гарч уруудж гоох байсан уу? Караокед орж ойрлох байсан уу? Тийм л юм хийх байсан. Харин би энэ стрессийг дүгнэлт рүү төвлөрүүлж хүчээ одоо тийм төвлөрүүлснээс болж сүүлд ном бичлээ. Санхүүгийн хичээл гарлаа. Гэхдээ тийм үстэй. Дарамт муу биш байхгүй найзуудаа. Дарамтнаас битгий. Харин дарамт ирэх үе чинийг юм би. Амраа багш нэг зүйл хэлсэн. Яг чи хамгийн хүнд байдалд орохдоо бууж өгч болохгүй. Одоо яах ёстой? Чи угаасаа дууссан гэдэг мэдрэн за бүр ингэ дотор чин муухай байгаад бүр ингэ халуураа бүр ингэ. Гэтэ
гэртээ хүний хажуутай ихэхгүй яг гэртээ ороод та орон дээрээ өхрөө төвчсэн өдөр танд байв. Яг тэр үедээ чи буруу давцсан. Хайр онцлогдсон. Одоо тийм хүнд үе дээр үл баярлаараа яг гэлээ. Одоо өөрчлөгдөх юм дээ. Одоо дарамт ирэхээр битгий өвчин намдах юм уугаад тэнд эмор чивтээд галзуус дэдэд юм шиг хөгжим сонсоод уул руу өдөр шөнөгүй аваад битгий тэгж тэр дэмий юм зарцуул. Өөр үед зүгээр энгийн үед алхаж ил та тэр уул мол. Тэр стрессийг чи хэдүүлээ зүг юм тэглэх гээд шүү дээ. Ажлаа хиймээр. Тулт хиймээр. Тэр стрессийг хэрэглээ компьютер нээж галзуус дэдэд юм шиг төлөвлөгөө бичилтэй бич. Энэ стрессийг ашиглаад тэр шин санаа оноогоо илэрхийл. Тэр төслөө бич. Та нар уурсан үедээ гэрээ их цэвэрлэгээ хийдэг үстэй. Та нар хэл өмнө хэл. Гэр цэвэрлэх чинь их чухал ажил биш ээ. Ажлаа хий. Ядаргаа. Гэрээ тэр хүүхдүүдэд цэвэрлэн гэсэн. Ирчүүд тэр стресс тэр энэ тэнд арзаатыг машин тэр ухтгаа одоо бол ажил руугаа хаа. Асуудлаа шийд.